За сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлагыг эхлэх гэж байна. За уншлах хүрэх өдрийн мэндийг хүргэе. За энэ удаа мөн 3 сонголттой. За 3 сонголтоос та өөрийнхөө мэдрэмжээр сонгороо. Ер нь 3 өөр төрлийн хөзөр тийм сонгогдсон байна. За тэгээд дотоод мессежүүд нь өнөөдөр яг ямар сэдвээр хийх вэ гэхээр чамайг бодож байгаа хүн яг одоо юу хийж байна вэ гэсэн. За ийм сэдвэр хийх гэж байна. Таны бодож байгаа хүн гэхээс илүү чамайг бодож байгаа хин нэгэн те юу хийж байна вэ? Нөгөө эсрэг байр суурь байгаа зү те. Өмнө нь бид нэр ихэвчлэн л тийм чиний бодож байгаа хүн тэр хүн гэж хэлдэг бол эсрэгээр чамайг одоо яг ямар хүн бодож байна? Та тэрнээс нь дамжуулаад хэн намайг бодож байгаа юм болоо гэдгийг баг дотоодынхоо дуу хоолойг сонсож одоо за тэр бодоод байгаа биш үү гэдэг нэг юм тэр хөрөх бахалтай бодоход уншлага хийхэд тий. За ингээ сонголтын 3 үзрээ сонгоод өөрийнхөө сонгосон үзрийн уншлагыг сонсоорой. За уншлаганд оръё. За эхний үзэр фокус үзэр тий. Фокус буюу үнэг. За үнэг үзэр сонгосон хүмүүс маань тий. Яг юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр үнэгийг сонгосон хүмүүсийн хөзөр. За энэ үнэг биш байна. Үнэгийнх болохоор escaping гэдэг тийм ээ. Энэ хөзрөөс эхэлж байгаа. За сонгосон хөзрүүд нь болохоор escaping, за family, бас их тийм сонин Oracle message картуудаар ер нь уншлага хүргэх гэж байна. За нэг ганц хоёрхон тарот хөзөр бас нэмнэ. Өнөөдөр нэг би энэ хоёр бичлэг хийж байгаа хоёулын дээр нь ер нь Oracle message-үүдээр илүү хүнд бас өгөөжтэй байна уу гэж харах гэдэг. Тийм учраас Oracle message-үүдээр мессеж хүргэнэ нот. За зэнийг дээш нь тавьсан дээр боллоо. За талбайг. За эхлээд хөзрүүдэд дэлгэчих тийм ээ. За тэгчээд уншлагаа хийгээд явъя. За эдгээр хөзрүүд яг юу хэлэх гээд байна вэ? Энэ хөзрүүд маань. За энэ хөзрүүдийн нийт одоо ингээд нийт хөзрийн энергиэр харах юм бол те. Чамайг бодож байгаа тэр хүн яг одоо бол чамаас те баг зэрэг холдож байгаа энерги байгаа даа. Тэр хүн яг юу хийж яана гэсэн те. Яг одоо энэ цаг мөч энэ үеэдэд чамаас жоохон холдож байгаа. Бас их тийм сонин энерги гарч ирж байна л да тийм. Өөрийгөө жоохон барьж байгаа. Яг нэг өөртөөгөө нүүр тулаад зарим юм дээр чамд нэг жоохон тийм энэ фокус буюу нэг энэ чинь жоохон хуурамч зал гэсэн үг шүү дээ тийм. Хуурамч байдал жоохон багтаа харьцах. Яг нэг өөр дээрээ байхгүй байх. Жоохон тийм байдлыг илэрхийлдэг. За тийм хөзрөөр яг юу хэлэх гээд байна гэхээр яг өсөнтө чамаас ингээд нөгөө дотоод сэтгэлдээ бол жоохон зай аваад ингээд холдож байгаагаа жоохон ил бол баг одоо тийм илэрхийлээгүй мдээгүй ах магадaltaй гэсэн үг шүү. Яг тэр хүн яг юу бодож байна. Escaping гэдэг яг энэ хөзрөөр хэлээд байгаа үг нь болохоор ерөөсөө жоохон зогтож байгаа энерги байхгүй юу? Blocking. Зарим хүмүүс магадгүй чимээгүй блоклох тавхаач бодож байгаа байж магадгүй тий. Тэ жоохон ингээд өөрөөсөө түлхэж холдуулж байгаа. За тэгээд жоохон зогтож байгаа энерги байхгүй юу? Хамгийн ихний хөзөрч яг тийм хөзөр гарч ирсэн байна. За rejection энэ хөзөр бас их тийм юм хэлээд байгаа юм тий. Энэ хүн жоохон юм надаа нэгсэндээ жоохон тантай харьцаанаасаа юм уу? Эсвэл өмнө нь одоо таны мэдгүй бас байж болно тий. Тэгээд жоохон тийм сэтгэлийн шарах байгаа даа. Шарахтай хүн. За тэгээд энэ бол сонголтын таны сонгосон хөзрөөл болохоор нэлээд болгоомжтой харьцаж байгаа. Нэлээд залтай харьцаж байгаа. Яг жинкнэрээ байхгүй байгаа гэсэн үг шүү. За та ингэж хэлэхээр за тэрл болов гэдэг юм баг нэг таны нэг юунд орж ирж байгаа хэл та тийм мэдрэмжинд.
Таны ерөөсө бодоогүй хүн чинь байж магадгүй бодож байгаа тэр хин нэгэн чинь таарж ич бас болно тийм. Энэ уншлагын нэгсэндээ эсрэг зүгээс нь хийгээд байгаа учраас бас танд нэг жаахан таавар өгöd байгаа хаа тийм. Ерөнхий тийм зоригтой ч хийгдэж байгаа гэсэн үг. Хүн яг өөрийнхөө нэг дотоодын дуу хоолойг сонсох тийм. Яг за тийм тал дээр одоо өөрийнхөө угаасаа зайлшгүй сонсох шаардлагатай байдаг л да. За тэдгээр хэлж байна гэсэн үг. Тийм учраас ийм эсрэг талаас нь уншлах хийж байгаа гэсэн. За read forgive гэдэг нь болохоор тийм forgive гэдэг өршөөл уучлал хүсэх тийм. Танд магадгүй ингэж бодож байгаадаа өөртөө ч гэсэн за бас одоо тийм нэг жаахан уучлаарай гэсэн нэг иймэрхүү бодол энерги тэр хүнд одоо нэгсэндээ байна байгаад байна л гэсэн үг. Тэгээд ингээд одоо бодож байгаагаа одоо ер нь бол мэдээж ийм жоохон ийм залтай нэгсэндээ багтаа царайтай жоохон ийм залжин харьцаад байгаа учраас тэрийг мэдээж үнэхээр бодитоор бол үннээр бол хэлээгүй байгаа учраас та энэ талаар бодоочгүй байх л гэж одоо хэлмээр байна тий. Шууд ил гаргаж угаасаа хэлэхгүй. Таныг бодож ийсэн ч хэлэхгүй, болиё гэж бодож ийсэн ч хэлэхгүй. Тийм. Ер нь бол танд үннээ бол ерөөсөө хэлэхгүй байгаа л гэсэн үг. Алийг ч хэлэхгүй байгаа. Сайнын ч мөгийн ч хэлэхгүй байгаа л гэсэн үг. Яг одоо дотор яаж юм те өөрийгөө хамгаалсан мэдрэмжээ нууж байгаа. Тэгэд магадгүй энэ өмнө шархалсан шархтайгаа бас нэг жоохон тийм бодож эргэцүүлж эсвэл таарын хооронд болсон өмнөх процесстэй бодож эргэцүүлэх эсвэл танаас өөр өмнө нь болсон одоо өөрийнхөө энэ авсан зүрх сэтгэлийн шархтаа жоохон ингээд одоо нэгсэндээ тэр мэдрэмжүүдээ одоо танаас бол угаасаа нуугаад байгаа л гэсэн үг. Гэт үргэлжлүүлээд уншихаар энэ хүн яаж ийн гэхээр те энэ өнгөрсөнд болсон шарах энэ одоо юмнуудаа бодохоор ингээд танаас ингээд зүгээр ингээд болмоор ингээд санагдах үе байгаа ч гэсэн яг үнэндээ бол бас холдохгүй байгаа гэсэн үг тийм. Холдохгүй. Энэ гарч ирж байгаа хөзрүүд одоо нэгсэндээ энэ хүний дотоод сэтгэлийн эсрэг тесрэг байр суудыг гаргаж ирээд байгаа байхгүй юу? Зөвхөн нэг зүйлтэй энэ хүн ийм л одоо энергитэй. Таны талаар ийм л бодолтой байна. Яг л ингэж л бодож ийн гэсэн юм байхгүй. Одоо нэг орж гарч бодно гэдэг нь шүү дээ. Одоо юу гэх юм те. Бодол нь өөрчлөгдөд байгаа л гэсэн үг тийм. Аль нэг талдаа тийм яг шийдтэй бодохгүй байна гэсэн үг. Нэг талдаа болохоор холдох хэвээр ингээ залтай юм шиг ингэж харьцаад байгаа. Тэгээд нөгөө талдаа болохоор эсэргээрээ тань руу бүр ингээд бас таныг маш их бодоод те нөгөө холдох тусмаа ойртох тусмаа холддог орчлоо ингээд нөгөө дуу байдаг шиг яг л энэ хүний одоо дотор сэтгэлийг тийм байгаад байгаа гэсэн үг. Бүр зарим үед өнтэй хамт байвал гээд ингээд ирээдүгөө хүртэл төсөөлөх үе бас байна. Тэгэхээр энэ хүний таны бодож байгаа биш. Таныг бодож байгаа тэр хүн болвол өөрөө өөртөө маш их одоо тийм одоо яг өөрийгөө бол бүрэн дүүрэн ойлгож чадахгүй нэг тийм сонирн байдалтай л байгаад байна л да тий. За яг одоо энэ мөчөд тэр хүн тий юу хийж ийна гэдэг үндсэн сэдвийн асуулт байгаа шүү дээ. Тэр хүн чам руу бичихгүй юу гэж бодоод заяа. Бичихгүй юу гэж бодоод эргэлзээд тий. Яг тэрэн дээр одоо нэгсэн танаа гар утсаа нэг барьж үзэл за ингэж бичих үү болох уу гэд нэг арилгаал нэг бодоол за залах уу гэж бодоол болиол. Ерөөсөө энэ хүний энерги айгу тогтургүй байна л гэсэн үг. За би өнөөдөр хэдэн цагт тэгээ яриандаа энэ дээрээ шийдсэн юм ерөөсөө байхгүй. За бичих үү гэвэл бас юу бичихээ бас мэдэхгүй байгаа. Яг энэ хүн бол одоо ийм л энергитэй байдаг. Хэрв таарын хооронд ямар нэгэн болсон процесс нэг тэнтэй энэ сэтгэл шархлуулсан юм хэрв байгаа бол энэ хүн танаас уучлал хүсэх үү гэж нэг бодоол, уцаар ярих уу гэж нэг бодоол, мессежээр уучлалт хүсэх үү гэж нэг бодоол. Ингээд ерөөсөө ингээд энерги маш тогтургүй байгаад байгааг илэрхийлээд байгаа шүү энэ хөзрүүдээр тий.
Уул нь бол танаас ер нь бол нэг уучлалт хэрэг та хоёрын хооронд тийм нэг ингээ гомдоох, өөрөө шархлах ямар нэг асуудал болсон болвол заяа. Одоо дахин холбогдоод уучлалт хүсье гэдээ ингээд бодож байгаа. А гэхдээ энэ хүн чинь те эго гэж нэг юм байна. Бууж өгөхгүй гэсэн те эго. А бас эсвэл нөгөө нэг одоохондоо энэ өмнө болсон процессныхаа энэ айдснаас салаагүй гэсэн үг. Хэрв энэ асуудал нь тантай хамаатай бол эго нь хөдлөд чадахгүй байна. А хэрв энэ асуудал тантай хамаатай бол нэгсэндээ нэг жоохон тийм нөгөө эсрэгээрээ энэ асуудал хэрв одоогийн нөхцөл тэр бодож байгаа хэрв тантай хамаатай бол одоо жоохон эго хөдлөж чадахгүй байна гэсэн. Хэрв өмнө нь танаас хамааралгүйгээр өмнө нь тохиолдсон асуудал байх юм бол энэ хүн нэгсэндээ дотооддоо айцтай байна гэсэн үг. За яг л ийм л юм болоод байна да тань энэ хүн. За тэгэл яг одоо юу хийж ийн гэхээр ерөөсөө за юу гэж өчхөө гэд бодоол нэг хэдэн үг биччихсэн арилгаал. За уушлахгүй хаа гэл ингээд бодоол. За утсаар ярих уу? Эсвэл мессеж бичих үү гэлээ. Одоо ердөө ингээд маш их асар хэрэгэлзээний дунд байгаад байгаа учраас энэ хүний энерги бол одоо ерөөсөө яг л нэг юм доктор сууршилгүй энэ үнийг нэг тийм зэлтэй штэ. Угаасаа нэг сүүлээрээ шаруулал алга болдог нэг юм амт штэ тий. Хорвоо дэлхийн хамгийн зэлтэй амт ингээд үстэй тий. Яг тэрэн шиг юм нэгсэндээ суйртай энергигүй байгаад байгаа гэсэн үг байхгүй яг энэ цаг мөчтөө одоо бол. За энэ хүн тэгээд бодвол те нэг жоохон бодлон цэгцрээд тэгээ үйлдэл нь одоо нэг бодлон нэг талдаа багтаа тийм ирэхээрээ үйл хөдлөл авах байх л да. За тэр тал дээр бол өнөөдөр бол уншлах хийгээгүй, үзээгүй тийм болохоор ер нь бол энэ хүн чамд хэлэх үг бол байгаа. Гэхдээ бодвол өнөөдөр одоо ингэ шийдэж ядаад байхыг бол бодоход ингээд цаг нь болоогүй байгаа юм байлгүй дээ л гэж одоо хэлэхээр ийм л уншлага байна тийм. Тэгэхдээ энэ хүн ямар нэгэн байдлаар үгээ бэлждэг юм уу, уучлалтаа гуйд юм уу, үйлдэлээ хийд юм уу энэ бол бас нэг тийм яагаад гэвэл одоо эргэлзэж байгаа хүн гэхэд гэж байгаа юм чинь ингэж удаан эргэлзэхгүй гэсэн үг байхгүй юу. А тийм болохоор тань руу удахгүй үйлдэл хийх байхаа гэж хэлмээр байна. Удахгүй үйлдэл хийн. За хэрв танд энэ нэгдүгээр группийн уншлага за хэн нэгэн намайг ингэж байгаа юм байна. За баг тэр болоогээ за таамаглаад таалагдаад энэ уншлага таалагдсан бол за та сонгосон тооныхоо те. За би нэгдүгээр группийг сонголоо гэд нэгийн тоогоо те комент хэсэгт үлдээгээрэй те. За ингээд энэ уншлага өндөрлж байна. За нэгдүгээр группийн уншлагыг сонгож сонссон танд баярлалаа. Амжилт хүсье. За хоёрдугаар группийн уншлага эхлэе. За хоёрдугаар группийн сонгогдсон хөзрүүд нь. За одоо дэлгэж тавиад за тэгээд уншнаа. За эхний хөзөр бас их сонин хөзөр сонгогдлоо. Карма гэсэн хөзөр. Карма гэж одоо үүлийн үр гэсэн үг шүү дээ, тийм ээ? Үүлийн үр. Энэ урд насны учрал өрөөл байна уу? Энэ насны учрал өрөөл одоо тавилан юу гэдгийг одоо тэгээд тэрийгээрээ л одоо эхэлж байгаа бололтой юм а таны энэ уншлага тийм. За ямар ч гэсэн сонгогдсон хөзрүүдийг дэлгэж тавиад за тэгээд уншлаганд орно. За одоо цаг хэмнэх үүднээс хөзрүүдийг гаргачаад тэгээ шууд тавиад уншдаг болчиход байгаа. Ер нь энэ их зөв байсан гэдэг одоо ойлгосон гэсэн үг тийм. За эдгээр хөзрүүдээр юу хэлэх чинь close гэдэг үйл гэсэн үг тийм. Ямарваа нэг юм одоо ерөөсө тодорхой биш байгаа байдлыг илэрхийлж байгаа хөзрийг та сонгожээ. За та тэгэхээр магадгүй юм нэлээд тийм эргэлзээтэй одоо нөхцөл байдалд байгаа болов. За чамайг бодож байгаа хүн одоо яг юу хийж байна вэ? Эсвэргээр таны бодож байгаа хүн юу хийж байна вэ биш. Таныг хэн нэгэн бодож штэ тий. А тэгээд тэр хүн яг юу хийж байна. За ийм асуултанд тэгсэндээ хариу авах гэж байна. Тэгэхээр танд нэгсэндээ бас асуулт үүсэж байгаа бох тий. Намайг хэн бодож байгаа бол гэсэн. За тэгээд уншлагын одоо энергиэс та хэн намайг бодож байгаа вэ гэдгийг бас одоо бодоход тий ойлгох болов гэж найдаж байна. За 3 дугаар сонголтын сонгогдсон хөзрүүдийн нийт энергиэс нь харах юм бол чамайг бодож байгаа хүн тэр хүн өөрөө маш их тийм
өөрчлөлтийн дунд байна. Хөө бодож байгаа хүн чинь өөрөө. Үгүй таныг бодож байгаа хүн чинь за таныг бодож байгаа гэдгийг ахиж бол тайлбарлахгүй ойлгомжтой болсон баг. Бүр нөгөө бодлуулах гэдэг. За карма гэдэг нь те үүлийн үр. За буцаалт. За ийм үгнүүд. Энд чи ганцхан кармагийн үзэр бас сонгогддог. Энд дайт буюу энэ өхлийн үзэр бас сонгогдож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нэлээд тийм одоо өөртөө ч нь бол нэлээд кармагаараа учирсан. Урд насынхаа учрал ерөөл тавилан заяагаараа учирсан. Учрах ёстой учрал байсан болов гэж. За тэгээд хэлэхээр та бас мэдээж за тэр л намайг гэж бодох нэг тийм юм танд тийм тодорхой болж ирэх байх гэж бодож байна. За дайт үзрээр яг юу гэх гээд нэхэр одоо энэ дуусал болж байгааг энэ карма үүлийн үрийн харьцаа нэгсэнд төгсгөл ирж байгааг хэлж байгаа байхгүй тун удахгүй шүү гэхдээ яг одоо дууссан гэсэн бас биш. Тийм. Tower гэдгээд энэ хүзрээр энэ кармагийн нэгсэнд нуруу уналт болж байна. Одоо бүх юм цаг хугацаанд болоод дуусч байна гэдгийг илэрхийлэх гэж байгаа. А тэгээд энэ хөзрийн дараа нурж уусны дараа дайт болоод дайт одоо бүх юм шинээр эхлэхийг хэлж байгаа байхгүй. Нэгэсэндээ нэг цикл энэ хүнтэй харьцах харьцааны үүлийн үрийн хэцүү байсан цаг хугацаа. За ер нь заавал хэцүү байх бол ер нь бол бас албатай биш байхгүй юу? Үүлийн үр сайн үүлийн үрээр учирсан бол бас нэг циклтэй, муу үүлийн үрээр учирсан бол бас л нэг циклтэй. За энэ бүхэн одоо тун удахгүй төгсгөл эрхлээд байгааг энэ хүзрээр илэрхийлээд байгаа юм. Энэ дайт хүзэр. Одоохондоо энэ хүзэр тийм ээ хэрв зөв харцсан бол ингээд зөв харцсан бол энэ үйл үрийн харьцаа одоо ингээд дуусчлаа гэж хэлэх гээд байгаа байхгүй яг одоо бүр ингээд дуусч байгаа цаг нэгэд. А гэтэл энэ хайраа дуусааг байгаа даа л да энэ. Одоо дуусааг байгаа даа. Тий, дуусаагүй. За тэгэхээр таныг бодож байгаа хүн тантай үлийн үрийн холбоо харьцаатай хүн байгаад байна. За тэгэд inspiration буюу энэ дэр нэлээд юм одоо нэгсэндээ одоо нэг юу гэх юм одоо нэг өөрийн гэсэн мэдрэмжээсээ тасарцсан байгаа байдлыг илэрхийлээд байгаа. Хэрв энэ зөв харж ивэл өөрөө мэдрэмж сайтай байгаа гэсэн гэж хэлэх гээд байгаа байхгүй. Гэтэл мэдрэмжээсээ холдсон. Одоо энэ сууж байгаа энэ талбай энэ зай талбайд бүр нуруу унаад бас л яг энэ хүзрүүттэй холбогдоод байгаа. Ерөөсөө бас их сонь хүзрүүд гарч ирж байсан би бас гайхаад. За тэгэхээр эдгээр яг юу гэж нэхэр энэ нэг сууж байгаа энэ талбайгийнх нь энэ үлийн үрийн нэг одоо юу гэдгийг нэг жоохын юм дээр дөрүүлээ суудсан байна шүү дээ. Энэ юмнууд нь ингээд нураад унаад байна шүү дээ. Тэ хадна ингээд суух газар талбай байхгүй болоод байна шүү дээ. А гэтэл энийг нэгсэндээ мэдрэхгүй сууж ийн гэсэн санаа. Ойлгож байна уу? Мэдрэхгүй суугаад байна гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ мэдрэмжээсээ холдсон. Тэр хүний байгаа байдлыг хэлээд байгаа шүү дээ. Өөрийг чинь биш. Мэдрэмжээсээ холдсон. За тэгээд стар хүзэр энэ хүзэр бас уруу харж гарч байна. Од хүзэр уруу харж гарч ирж байна. Ерөөсөө л нэг бүх юм зөв харах ёстой бүхэн буруу харж гарч ирээд энэ бас үүлийн өрөө нэлээд бас энэ cloud гэдэг чинь бас юмыг ерөөсөө ингэж цэвэр тунгалаг нүдээр харж чадахгүй. Үүлдээ бүрхэх тэнгэр ямар байдаг вүлээ тэ? Үүл гүн зузаан байх тусмаа зүгээр өдөр хүртэл орой бүрэнхийн харанхуй юм шиг нэг тийм бүрхэг байдаг үстэй тэ? Энэ хүний хувьд одоогийн байгаа нөхцөл нь яг л ийм л байгаа гэсэн. Яагаад гэвэл бүх юм уруугаар харж байдаг шүү дээ. Эдгээр чи зөв харуулж иж одоо яг энэ стар хүзэр зөв харж иж энэ одыг гоё од төшөөнийг одыг олж харах ийм мэдрэмжтэй баймаар байна. Гэтэл энэ хүн тэгээг байна. Энэ сууж байгаа юм нураад унж ийн энийг бас мэдрэхгүй сууж ийн. Энэ дайт хүзэр эсрэгээр харин энэ зөв хардсан байсан бол энэ бүхэн дууслаа гэхэд энэ дуусааг байгаад. Гэт энэ хүний яг таныг бодож байгаа энэ хүн нэлээд яахан хэцүү хүнд цаг үе дээр байгаа юм уу да гэж хэлмээр байгаа даа. Тэгээ энэ NV буюу энэ харьцуулалт гэсэн үзэр байгаа байхгүй харьцуулалт. Тэгэхээр энэ одоо нэгсэндээ өөрийнхөө юу зөв, юу буруу. Одоо нэгсэндээ бүх юмыг нэг тийм өөрөөсөө хитрхи холдсон яваад байгаа хүнийг илэрхийлж байгаа шүү энэ бол. Нэгэсэндээ зөв буруугийн мэдрэмжийг хүртэл одоо баг алдаж байгаа юм биш үү дээ гэмээр тий.
харьцуулалт гэдэг үзэр зөв гарч ирж байна. Peace үзэр бас тий. Энэ бас уруу. Хамаг гоё үзэр нь уруу, хамаг жоохон тиймэрхүү үзэр нь одоо эерэг гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүний нөгөө нэг одоо бид нар энгийн хэлээр хэлэх юм бол бүх юм нөгөө нэг оронгороо эргэцсэн юм шиг өөр байр суурин дээр байгаад байгаа л гэсэн үг. Энэ бүхнийг зөв болгож иж энэ гэхдээ карма учраас одоо арга байхгүй. Карма үеийн үрийн харьцаа, үеийн үрийн холбоо, үеийн үр гэдэг юм өөрөө нөгөө хаяг хаалга андуурдаггүй гэдэг шиг энэ хүн дээр одоо бууцал байна л гэсэн үг. Тэгээ энэ бүхнийг зөв ойлгож, зөв ухаарч, зөв цэгцэрж явж иж одоо энэ үзрүү дандаа эргээрээ стар үзрээ эерэг, инспирэшн үзрээ эерэг, байд үзрээ эерэг ингэж харж иж энэ бүхэн яг зөв зам дээр зөв чигдээ зөв газар руу явах гээд байгаа байхгүй юу? А гэтэл энэ хүн таныг бодож байгаа энэ хүн бол одоо бол ерөөсөө тийм биш байна. А тэгээд тантай бас хамааралтай энэ. Таныг бодож байгаа нэг юм одоо та бас энийг ингэ сонсож байхад нэг бодогдсон шүү дээ. Ямар үлтэй амьд намайг ингэ бодоод байгаа ингээд. Гэтэл эн чинь тантай бас холбоотой байхгүй юу? Үеийн үрийн харьцаа гэдэг чинь өөртөөгөө нэлээд төстэй хүнийг одоо та нэг тэнгэрийн элч шиг байгаад нөгөөд чинь жидгүр шиг бол угаасаа байдгүй л гэсэн үг. Тэгэхээр төстэй энерги бол байгаа л гэж одоо ойлгох хэрэгтэй. Бүгд таарах албагүй ч гэсэн таныг бодож байгаа тэр хүнтэй та ямар нэгэн байдлаар хамааралтай холбоотой учраас тий энэ хүнтэй учирсан байдаг байгаа байхгүй юу? Учрахгүй байж болно шүү дээ тий. Тэгэхээр урд насны тавилан заяа учрах ёстой учраас учирсан. Магадгүй та энэ хүнийг зөв зөвхт нь оруулж өгөх хүн нь таач байж магадгүй юу? Ер нь бас юм их учиртай байдаг тий. Гэхдээ заавал би байх албатай бол биш. Тэр хүн ойлгож ухаарч одоо өөрийнхөө зөв бүхнийг ингээ эргүүлэх ёстой л да. Ер нь бол тийм энергийн хууль ерөөсөө тэр угаасаа үеийн үрийн харьцаа гэдэг юм чинь угаасаа тийм байх ёстой. А гэхдээ зарим юм дээр зааж зааварлаж зүг чигийг зөвглүүлж өгөх ёстой хүн нь магадгүй таач байж болох юм гэдгээд талаас нь хэлэх гэж байгаа шүү тийм. Тэгвэл кармагийн цикл яваад байгаа байхгүй юу? Өөртөө ч холбоотой гэсэн үг тийм. За энэ хүн болохоор яг яаж юм гэхээр өөрийг чинь бол ерөөсөө мартаж чадахгүй байна. Та ямар харьцаа холбоотой байж байгаа одоо холбоотой юу, одоо холбоогүй юу ерөөсөө тэр нь бол энэ уншлах дээр хийгдээг учраас ямар ч гэсэн энэ хүн бол таныг бол мартахгүй. Тийм. Мартахаар хэмжээний биш. Ягаад гэвэл үүлийнхээ өрөөр учирсан хоёр учраас ерөөсөө учирж амцантай хоёроо л гэсэн учиртайхан төрсөн хоёроо гэдэг чинь та хоёр байна тийм. За одоо уншлагын үндсэн сэдв яг одоо энэ мөчөд тэр хүн тий юу хийж явна гэсэн шүү дээ. Энэ мөчөд хийж байгаа тэр хүний хийж байгаа юм яг юу вэ гэхээр өөрийнхөө хийсэн зүйлийн хаана алдсан бэ? Аль нь зөвдсөн бэ? Аль нь чиний буруу байсан бэ? Аль нь өөрийнх нь зөв байсан бэ? Аль нь өөрийнх нь буруу байсан гэх жишээгээр бүхнийг эргэцүүлэн бодож одоо нэг кадраа урагшин эргүүлээд бүхнийг ингээд хамт байсан цаг хугацаа хаана нь хэн нь алдсан яг юу болсон гэд бүхнийг нэг өсөндөө чамд яаж хандж ийсэн өөрөө яаж ийсэн гэх мэтлэн бүх кадраа урагшин эргүүлээд байж байгаа. Энэ хүний энэ цаг мөчөд хийж байгаа юм нь яг юу вэ гэхээр ийм хийж гин гэсэн үг. Яагаад гэвэл энэ амьдрал нормогоор эргэцсэн юм шиг байгаа. Бодхоос өөр аргагүй нөхцөл байдалд ирсэн гэсэн үг. А тийм учраас эргүүлээд бүх кадраа нөгөө хуучнаар нөгөө юу гэдэг лээ. Нэг тэптэй үед уршиг үлгэж жагаад дахин сонсдог гэдэг шиг л одоо яг л тийм л юм болоод байна гэсэн үг. За энэ хүнд одоо нэгсэндээ тун удахгүй энэ хүн бүрэн зөв ойлгож ухаарах юм бол энэ цикл нь дуусах гэдэг аахгүй тантай холбоотой цикл нь. Хуучин зан, хуучин хандлага тий хуучин байсан тэр хүн нэгсэндээ эвдэрч одоо өөр хүн болох гэж байгаа процесс явагдаж байгаа гэсэн үг. Тэр хүн шинэ өөр хүн болох гэж байгаа процесс.
Яг тийм шатанда тэрнийхээ бүр хамгийн хүнд хэцүү цаг үе дээр байхаа энэ хүн. За тийм учраас энэ хүн чамайг бол бодож байгаа хүн тий. Бодож байгаа хүн чинь тий буцаад ирэх үү эсвэл шинэ байдлаар чамтай холбогдох уу? Тэхийн тулд өөрийгөө яаж өөрчилөх үү гэх жишээгээр яг л одоо нэг тиймэрхүү одоо нэг их л чухал үе шатн дээрээ явж байгаа хүн байгаад байна л гэж хэлэх гээд байна. Энэ тийм хурдан ирэхгүй байгаад байна да одоо. Тийм. Одоо нэг 10 юм гүйцээж дуусгах байсан бол энэ хүн 8 юм уу 9 хавцаанд явж байгаа байхгүй юу? Тэгээд 10 гэдээ дууслаа. Тэгээд өөр хүн өөр өөрчлөлт ирэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүн одоо ингээд юм нөгөө нэг 5-аас дээшээ 6 7 гэдэг ингээд хүндрээд бүр хэцүүлтэй сэтгэл санаа манаа авахынгүй л байгаа гэж бодож байна энэ хүнийг тийм. Тэгээд 5 6 7 гэдэг ингээд явж ясна 8 9 болоод ирэхээр бүр хүнд. За 10 болоод ирэхээр за баг одоо өстө нэрэ утга галаа өгтий бууч гэдэг баг тэрэн дээрээ болтлоо бодогдож ирдэг цаг үе нэг гэсэн үг. Тэгэхээр энэ хүн одоо 8 9 дээр ирж яваа. Нэг тийм одоо нэг ойлгуулахын тулд нэг тийм тоогоор илэрхийлвэл за ийм юм байгаад байна гэсэн үг. За таны бодож байгаа хүн бол одоо яг өөртөөгөө өстө жинхэнэ тулаад тэгээ тантай бодож байгаа өнгөрсөн болгон дээрээ одоо юу гэх юм дэнслээд одоо тий байж байгаа. За ийм цаг үеийн энэ хүнд ирсэн байна тий. За баярлалаа уншлах сонссонд баярлалаа баяртай. За амжилт хүсье. За одоо 3 дугаар группийн уншлага эхлэе. За 3 дугаар группийн сонгогдсон хөзрүүд. За шууд хөзрүүдэд хэлгээд цаг хэмнээд тийм ээ. Тэрнийхээ дараа шууд уншлаганд ороод явчихно. За зарим хөзрөө эрэг зарим нь урвуу гэл гарч ирсэн яг л одоо гарч ирснээр нь тавьж байгаа л уншин штэ тий. За 3 дугаар группийн чамайг бодож байгаа хүн одоо юу хийж байна вэ? Яг одоо бол гээгүй ерөнхийдөө тэр хүн юу хийж байна вэ? Ер нь тий юун дээр төвлөрж байна? Тэр хүний энерги нь ямар байна л гэж үзэх гэж байгаа гэсэн шүү. За энэ хөзрүүдээс харахад нийт хөзрийн тий нийт одоо дэлгэгдсэн хөзрүүдийн энергиэс харах юм бол чамайг бодож байгаа тэр хүн бол одоо яг нэлээд юм одоо юу гэх юм те одоо нэлээд бодлонтай л байна гэсэн үг тий. Одоо чамайг юу гэж ойлгохоо мэдэхгүй өөрийгөө одоо яхаа мэдэхгүй тийм ер нь тийм бүх юм нэг тийм ойлгомжгүй нэг тийм төөрч бодилсан мэдрэмжийн дунд байна гэсэн үг шүү тэр хүн. Яг л энэ hard poke гэдэг энэ эхний үзрээр ерөөсөө тий бодлоныг илэрхийлээд байгаа хэрэг тий. Ягаад гэвэл өөрт нь ингээд олон төрлийн мэдээлэл одоо ингээд тий одоо янз янзын мэрэнгүүд хитрхи олон юм дотор төөрж бодлоод байгааг илэрхийлж байгаа. Магадгүй өөрөө чинь талаар юм уу? Магадгүй өөр ер нь та хоёрын харьцааны тухай үзэж байгаа учраас таныг боддоор танаас өөрөөс нь чинь сонсоогүй ч гэдэм ямар нэгэн байдлаар тийм байлаа гэхэд хин нэгнээс сонссон юм дотроо чамд нэг итгэхийг хүсээл эсвэл тэр хүнд итгэхийг хүсээл тэр дамжуулсан юмд итгэхийг хүсээл нэгэсэндээ айгүй тийм нөгөө төөрж бодилсан энерги хэлээд байгаа байхгүй юу? Төөрөөд байна энэ хүн бодлоод байна гэсэн санаа. Тэгээ нэг бол өөрт чи итгэхийг хүсээл нэг бол бас тэр нэг одоо ховж юу ч байж болно шүү дээ ер нь тий. За иймэрхүү байдал дээр энэ хүн бодлонтой байна. Хоёрдугаарт нь энэ эго гэдэг хүзэр гарч ирж байгаа. Бардам зан. Эго гэж нь бардам зан гэлж байгаа шүү дээ. Бас их тийм хаалттай байгаа байдлыг. Тэгэхээр та энэ хүн нэг ойлгохгүй байгаа. Тийм ойлгохгүй. Яаж байгааг нь мэддэхгүй. Юу бодож байгааг нь мэддэхгүй нэг таны хувьд бол нэг жоохон сонирхол байгаа ах. За тэгээд хэлэхээр та хэний талаар хэлж байгааг бодвол ойлгох байх. Тий. Таныг бодож байгаа хин нэгний одоогийн байгаа энергийг гаргаж хэлээд байгаа шүү дээ энэ уншлага маань тий. Тийм болохоор та ингэж хэлэхээр за тэр хүн л болов гэд тий таах баг тийм олох болов гэж бодож байна.
За six of emotion гэдэг. За энэ хүнд бол те нэгсэнд өнгөрснөөсөө салж чадахгүй өнгөрсөнтэйгөө зууралдаад байгаа байдлыг илэрхийлж байгаа. Магадгүй энэ хүүхэд үеийнх нь одоо тийм хүний амьдралч одоо нэг хүүхэд үедээ авсан одоо травмагаас ихсүүлэл эсвэл эгоноос ихсүүлэл бүр ер нь юу ч байдаг шүү дээ. А тийм болохоор ерөнхийдөө нэг тийм өнгөрсөнтэйгөө зууралдаад өнгөрснөө тавьж явуулдаггүй. Тэгээ одоогийнхаа цаг үе дээр байхгүй байгаа. Би хуучин ийм л хүн байсан. Тийм ч мундаг байсан ч гэдэг ч юм уу тий. За ер нь юу ч хийж болно. Хүмүүсийн эго ер нь бүр ерөөсөө эго гэж юм бол ерөөсөө одоо гайхамшигтай шүү дээ. Тэр бол цар хүрээ бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний эго ямар байдгийг та болох гадарлах байхаа тий. За second chance. Энэ болохоор тий дахиж боломж ирж байгааг. Дахин хоёр дахь боломж тий дахиж ирээд байгааг илэрхийлж байгаа. Бас энэ awakening хөзөр байна. Энэ хөзөрс өгч байгаа карт. Awakening энэ хоёроор ер нь нэг нь ухамсар сэрээд энэ awakening гэж ухамсарын сэрэлт. Нэг юмыг ойлгож ухаарах гад өнгөрсөнтэйгөө тавьж одоо нэгсэндээ зууралдаад байж болохгүй юм байна гэж ойлгож байгаа мó одоо яаж байгаа эсвэл одоо надад хоёр дахь амьдралд бас нэг боломж ирж байгаа юм байна гэж ойлгож байгаа мó. За ямар нэгэн байдлаар энэ хүнд жоохон ухамсарын сэрэлт хичнээн эгогийн ингээд хөдөлгөөд ингээд байгаа ч гэсэн ер нь өөрт нь ухамсарын сэрэлт ирж байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Ухамсарын сэрэлт явагдахад хамгийн их саад болдог гайтай юм чинь энэ эго байхгүй юу тий. Өнгөрсөнтэйгөө зууралддаг эготдаг хоёр чинь хүний ухамсарын сэрэлтийг урагшаа хөгжөхөд юмыг зөвөр ойлгоход бүхнийг боддоор нь хүлээж авахд хамгийн их саад төв учруулдаг юмнууд яг энэ одоо нэгсэндээ өнгөрсөндөө зууралдах эсвэл эго хоёрд байдаг. Хүн ирээдүг өдөртэй тэрнгүү мэдэхгүй учраас тий. Би тийм ч мундаг байсан, ийм ч байсан гэсэн тий. Эсвэл миний хүүхэд нас ийм ч байсан, би тийм ч айл төсөж төрөнсөн. Эсвэл миний өнгөрсөн амьдрал ийм байсан гэсэн. Нөгөө чадчихсэн үедээ зууралддаг ч юм уу. Яг одоогийн бодит байдлаа хүлээж авахгүй байгаа. Яг одоогийн бодит байдал нь тэр хүн тийм биш л байгаа. Гэсэн санаа шүү дээ тий. Эгороод байна гэдэг чинь юм бол өөрийнхөө одоогийн бодит байгаа байдал дээр төвлөрч хүлээж авч чадахгүй байгааг илэрхийлдэг юм шүү дээ. За Muse of Voices гэдэг. За энэ үзэр мань хажуу тийш харц. Энэ ингэж гарч ирэх үзэр. За энэ дээр болохоор яг тийм яг гэх юм. Энэ дээр бол одоо уул нь бол тийм зөв замынхаа эхлэл дээр нь байгааг илэрхийлэх. Ухаарл энэ хүнд зөв зам дээрээ гарч байгаа. Ийм өргөн хязгааргүй зөв зам тий байна. Тэгэхэд энэ хүн одоо яг энүүхийн болон дээр нэг тийм өөртөө итгэлгүй байдлаар гарч ирсэн байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Эргээд эготойгоо зууралдаад эргээд одоо тэр нөгөө нэг өнгөрсөнтэйгөө зууралдаад байх юм уу? Эсвэл гэрэлд энэ боломж хязгааргүй тий ирээдүг рүү явах юм уу гэдэг. За яг нэг ийм одоо сонголтын чухал цаг үе дээр байна гэсэн үг. Маш тийм. За тэгэхээр энэ хүн те чамайг бодож байгаа. Гэхдээ яг юу мэдэрч байгаагаа өөрөө ойлгохгүй байгаа гэсэн үг шүү. Яг тэгвэл өөрийнхөө эготой өөрийнхөө өнгөрсөндөө зууралдаад байгаа учраас чамайг бол боддог бодож чинь. Тэгсэн хэрнээ яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй гэж ярьдэн шүү дээ. Яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй. Тэрэнд нь чин сэтгэлээ дагаад явах гэхээр нөгөө эго нөгөө өнгөрсөн гай болоод байгаа л гэсэн үг. Яг энэ хүний одоогийн цаг үе. Уул нь энэ кама буюу энэ нөгөө юугаас хадуур байгаа зү тий хадуур. Энэ хадуураар өнгөрснийг бас тэр эгог тастаж хаях хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хөзөр сонгогдож байгаа юм. Сонгосон хөзөр чинь их учиртай. Муудсан, хуучирсан, өнгөрсөн эго бүхнийг нэгсэнтэй энэ юу гэдэг монголоор тастуур хадуураар ингээд тастаа хийчих хэрэгтэй байгаа. Тэгээд ирээдүг рүү итгэлтэйгээр ингээд хараад ирээдүг ингээд одоо юу гэх ингээд
одоогийн байгаа нөхцөлийг хүлээж аваад ирээдүрөө ингээд явж болох. Яг л ийм сонголтынхоо чухал цаг үед байна. Тийм. Маш чухал цаг үед байна. Тэгэхээр өөрийнхөө яг нэг юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй яг нэг тийм одоо хөндлөнгийн хүн хажуугаас нь харах юм бол энэ энийг авчаа дийшээ ингээ яваач гэд баг нэг дагуулад явж болохоор шахуу байхад яг өөрөө болохоор тэгж чадахгүй байгаад байгаа л гэсэн үг. За энэ хүн яг өөрлөө ч юм бол ингээд ойртоод илүү ойр дотно илүү харьцаа холбоотой илүү ийм одоо яг сэтгэлээсээ байхыг ингээд дотоодын чин сэтгэл нь бол хүсдэг яг энэ сэтгэлээсээ хүсэж байгаа хүсэл нь бол тийм байдаг. А гэтэл нөгөө гайтай эго нь барьчаал одоо хөдөлгөхгүй байгаа гэж. За яг л нэг ийм л хүн байна да таныг бодож байгаа тэр хүн. Тийм. Одоо бол тэгээ тэр хүн яг одоо юу бодож нэхэр чиний тухай дурсамжийг өнгөрсөнд болсон зүйлсийг эргэн бодож байгаа. Бодож байгаа юм тийм юм байна. Чамааг ерөөсөө юм бүрэн тавьж уул нь бол энэ эго бардам зан хөдлөж чамааг явуулчмаар байдаг хэрнээ яг дотоодын сэтгэл нь болохоор чамааг явуулж чадахгүй байгаа гэсэн үг. Гэхдээ энэ хүн удахгүй ухаарах байх тийм. Яг одоо ягаад ийм цаг үе дээр байгаа хүн удахгүй нэгсэнтэй ухаарч эхэлж байна гэсэн үг. Нэг хөнгөлийн үзүүрт гэрэл харагдаж эхэлж байна гэдэг шиг. Яг энэ хэвээрээ өөрчлөгдөхгүй байгаад байвал яг яаж вэ нөхөр өөрийг ч нь алдаж магадгүй гэдгийг одоо ойлгож ухаарч эхэлж байна гэсэн үг шүү. Яг үнэндээ болдог. Тэгэхээр дотроо одоо надад дахиж ер нь боломж байгаа болов дахин эхлүүлэх боломж байгаа болов бүхнийг одоо шинээр эхлүүлэх боломж байгаа болов гэх жишээгээр яг одоогийн энэ хүний бодож байгаа бодол ер нь иймэрхүү юм бодоод байгаа хүн шүү гэж хэлмээр. Энэ хүн бол чамд ийм эготой хүн чамд ерөөсө дотоодын сэтгэлээ хизээж уучлж юу гэдгийг уудалж уучлж бишээ. Уудалж ил гаргаж хэлж байгаагүй хамт байсан цаг хугацаанд бол хэцүү байсан байхаа. Гэхдээ хэлэх зүйл бол маш их байгаа энэ хүнд тийм. Зүгээр яаж хэлэх зөв үгөө олж чадахгүй тийм. Магадгүй их дуу цөөтэй яг юу бодож байгааг мэддэггүй жоохон тийм төрлийн хүн байсан болов гэж бодмоор байна. Тэгээд яг одоо нэг зөв үгээ олоод тийм оновчтой үгээ олоод өөрийгөө илэрхийлэх тал дээр нэг жаахан тиймэрхүү байхаа тийм тиймэрхүү төрлийн хүн байгаа болов гэж бодогдохоор л нэг ийм тийм мэдрэмж орж ирээд байна л да тийм. За ингээд энэ ямар ч гэсэн энэ хүн нэг удахгүй нэг бодлон ч юм уу энэ магадгүй энэ яагаад гэвэл энэ баг хань жил байж байгаа жоохон холдоод удаж байгаа ч юм уу нэг ийм төрлийн энергитэй усууч байж болно. Ерөнхийдөө баг тэр тал руугаа их олон хүн үзэх болов гэж ингэж бодогдчихээн тийм. Тэгээд нэг удаан хугацаанд яах ч чаана мэддэхгүй ингэж яваад байсан хүний энерги байх шиг байна да. Ер нь бол тантай энэ хүн эргээд холбогдох магадлалын хувьд бол маш өндөр байна гэж хэлмээр байна. За ингээд уучлах сонсонд баярлалаа. Баяртай. Амжилт хүсье.